12 дугаар сарын 30-ны орой Түмэн жаргалын утас руу ахынх нь охин залгав. Утсаа авах дүү охин баярлсан дуугаар агаар энцэн ороод ирсэн хүрээд иргэв. Алга болоод 6 жил болсон хүүгийнхээ нэрийг сонсон шоконд орно гэж л болжээ. Хариу хэлэх гэсэн дуун гарсангүй. Гэгийн цагаан өдөр дэлгүүр орохоор хашаанаасаа гүйж гараад сургуу болсон хүн ахиндаа ирсэн гэснийг сонсоод итгэсэнгүй. Ингэж худлаа ярьж болдог юм уу, миний хүү үнэхээр ирсэн гэж үү? Чи сайн хардаа, яг мөн байна уу? Яхаараа хаанаас яаж ирсэн юм бэ гэж үгээд авцуулан хилэн утсаа салгажээ. Дахиад л утсан дуугарлаа. Энэ удаа жимтлэгэр утсаа аав хүүгийнхээ ирснийг сонссон ээж сандарч балмагцсандаа. Бас юу ч ярьж чадсангүй. Хадам дүүгээ хүүтэйгээ ярьдаа. Би утсаар энцэнд өгөөдхий гэж хэлхийг сонссон хэрнээ дунд гарсангүй. Хүүгээ 9 минут хүрээд ирсэн баярлсан бүсгүй хантайгаа адил түг таг гэсээр утсаа тасалжээ. Түмэн жаргалын нүдэнд нулимс цилэгнэн хувцас хам гэртээ хойш буруу шалгаж байж. Чимэг толгор харин нулимс тусаасангүй. Хүүгээ алга болсон өдрөөс хойш тоглож байгаад орхисон тоглоомуудыг нь харж зургийг нь ширтэж хувцсыг нь үнэрлэж уйл суусаар нулимсан ч гарахаа болсон гин. Хүү 7 жилийн өмнө алга болон улс даяар 90 сурвалжилсан ч өчнөн жил олдоогүй хүн гинтгэн өөрөө ороод ирж 2008 оны 8 дугаар сарын 12-ны нартаа дулаахан өдөр хүүдүүтэйгээ гэртээ үлджээ. Аав нь усанд явчихсан ээж нь тэр өдөр ажилласаа ирээгүй байж 11 настай хүү 6 настай охин дүүгээ харахаар үлдсэн ч гэртээ удаан байж тиссэнгүй. Агаа нь одоохон гоё юм аваад ирэй гэж хэлээд хашааныхаа хаалгаар хараагаад гарчээ. Дэлгүүрээс чихэр авчраад гараад гүйдэл хажууханд нь нэг машин зогсож. Хүүхдүүд нь нэг залуу машинаа харас онгосон хаалгаар цохож. Миний дүү суучихах нь энүүхэнд нэг айлаар ороод гэрчин хүргэж үгүй гэж хэлэхэд нь. Хүү хідэн алхам ухраад ахаа би өөрөө гэртээ очихно гэж манах энүүхэнд гээд буцаж гүйх гэтэл. Өнөөх ир амттан харуулж. Миний дүү энийг ав. Ах нь ердөө энүүхэнд нэг айл очичоод гэрчин хүргээд үгүй гэж хэлээд инээмсэглэхээр нь итгээд суучхаж. Хүү ийхээ хүүгүүдтэй зэрэгцэн суусан байна. Танихгүй ах нар ойрхон айлд биш бүр хотоос чирээлгэж гарчээ. Угийн сэргэлэн хүүд салхи татуулан хурдлах машинд үеийн 2 хүүтэй зэрэгцэж суугаад цонхоор харж явах сонирхолтой санагджээ. Хүүг ойр дотныхын манай рэнцэнгийн сэргэлэн дэмжихгүй бол мундаг хүн гарандаа гэж ярьдаг байж. Машин хурдлан явсаар хотоос цайдуу нэг хогийн цэг дээр очсон байна. Өнөө сайхан ааштай ахын зам хөөрч бууж хог дүү гэж зандараа. Айд сандарсан хүүд үгийг нь дагаж буухаас өөр зам байсангүй. Саяхан л дүүдээ амттан өгөхөөр гэрлүүгээ хараалгаж явсан хүү хог түүхээр машинаас үеийн 2 хүүгийн хамт оронгүйхэн буужээ. Хогийн цэг дээр 2 хонжээ. Танихгүй ах нар машинтайгаа холоос ажин харж байлаа. 2 хоногийн дараа хүү хүнд ажилласаа арайхийн салан өнөөх танихгүй хүмүүс машиндаа суулгаад замд гарчээ. Машин хүүгийн гэр байгаа зүг бос хөдөө тийш хурдлжээ. Ингэж явсаар хар замаас салж шорон зам руу орон удаан явсны эцэст нэг айлын гадаа зогссон байна. Урд судалж суусан танихгүй ах түндээ зэрэгцэн суусан хүүг буулгаж нөгөө айл руу дагуулan орж хэсэг зур байснаа ганцаараа гарч иржээ. Машин дахиад л тоос татуулан өөр газар руу давхсан байна. Бодсон ч үгүй дахин нэг айлын гадаа ирж 2 хүүг буулгажээ. Эмээ өвөө шиг нь 2 хөвшин хүүг хооллож унтлаад унтуулсан байна. Айлын эмээ өөрөөр 5 цагт 2 хүүг дуудан. 8 сарын хяруу буусан жиндүү өглөөс ирсэн 2 хүү малын хороо цэвэрлжээ. Зуны сүүл сарын нар гэрэл цацруулан мандах үед хүүгүүдийн нэг нь нөхөр тууж нөгөө нь хонь хариулах ажилд томилогджээ. Эхний жил нь үеийн хүүтэй цуг байсан болохоор уйдах зав гардаггүй байж. Өдөржин хонь хариулчихад орой ирж өнөө хүүтэйгээ тоглоно. Хамтдаа унтан өөр зураа шивнэлдэж ярина. Гэтэл найз нь орой болгон орондоо шийдэг болжээ. Сүүлдээ 2 хөвшин хүүг орондоо шийгээд байна гэд хот буцаасан байна. Ингээд хүүг ганцаараа үлджээ. Өглөө хар үрээр сэрж хөрзөн цэвэрлэнэ. Үхэр туун. Тэгээд хониндоо ирээд тугал татаж өгнө. Хоолоо идэн бунтна. Хүүгийн амьдралын нэг өдөр ийм хэмнэлээр өнгөрч байжээ. Мал дүртэй болоод ирэнгүүт нь үнэ сайхан ажил давхар иржээ. Хөдөө газар тоглож наадах хүүхэд бараг үгүй. Өдөржин л мал дагна. Амьдрдаг айлынхан зэхүү амралтаараа хотоос ирж ажилтан туслалцсан тоглож наадахад хүү чин сэтгэлээсээ баярлаж хөөрдөг байжээ. Бас нутгийн морь хурлуулдаг хүмүүсийн морийг наадмаар унахтаа жигтэйхэн хөөрдөг байж. Эхний жил орондоо орохдоо л ээжигээ бодож химээгүйхэн уйлдаг байснаа. Сүүлдээ байгаа айлынхаа эмээ өвөд басаж гэрээ санах нь арай л багасжээ. Гэхдээ л бяцхан зүрхнийхээ гүнд аав ээж дүүгээ сансаар байж. Өвөл цонгүй явган хон дагах хүү зуны хүйтэн бороо чангахан даваа болдог байж. Хүйтэн бороонд норсон дээлтэй жижигхэн зовлонг ясмахаараа мэдэрдэг байжээ. Хүүг аав ээжийнх нь угсан нэрээр биш баяраа гэж дуудана. Нутгийн хүмүүс ч энэ нэрээр нь андахгүй манай баяраач айхтар ажилласан хүү шүү гэд амсайдаа байжээ. 5 жил өнгөрчээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гэд нэг ачааны тэрэг иржээ. Ринцэн хот явах машин таарлаа ашгүй гэртээ очие байц. Өвөө эмээ хоёрынхоо хашаанд гүгээд очиндоо гэсэн бодол төрж. Шуудхан л твшин дээр нь хараагаад гарчхаж. Ачааны твшин дээр сууж байсан хүү. Намайг мэдчих үедээ энэ машин хурдан хөдлөөсэй гэж залбирч суужээ. Удсан ч үгүй жолооч кабиндаа сууж. Машинаа асаах агшинд хүүг айлын хүн олоод харчихсан гин. Ингээд гэр рүүгээ явах оролдлого нь бүтлгүүцсэн байна. Байнга аав ээжигээ ярих болсон хүүг айлын 2 хөвшин анзаарсан бололтой. Тэгж байгаад хот орж аав ээжийнх нь сургийг гаргаж паспорт авч өгнө гэж ярихаар нь
Хүү битүүхэндээ довдолдог байжээ. Дахин 1 жил өнгөрлөө. Өвгөн эмгэн 2 зээ хүүгээ хот руу явуулахдаа хүүг дандаа мал дээр байдаг юм чинь. Ёолгодод эргэж хамт явуулжээ. Хот руу төхөх тусам хүүгийн сэтгэлд өвөгийн гандандаа байгаа болов уу? Одоо ч урч би олондоо гэсэн бодол эргэлдэж байсан гин. Хэдэн жил хамтдаа байсан үеийн хүү Бенцэнг хотод авчрангуудаа PC тоглохоор хамт гарчээ. Хүүгийн хөргөө кино театрын хажууханд болохоор Бенцэнд гандан орох тийм ч хэцүү биш байж. Өнөөхийгөө PC тоглох зуур тиссэнгүү гараад явчихаж өвөөгийнхөө хашаанд иртэл яг л тэр янзаараа харагджээ. Хашаагаар нь орж хаалгыг нь таталцоочтой байж. Гандан хавар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд эргэж иртэл хүн ирсэн бололтой. Яндангаас нь нутаа барагдсан байна. Ороод очтол аавынх нь ахынх нь дүү бүсгүй дуугалдан угтжээ. Анх халга болоход нь их чинь ээж рүү нуцтал тэр дороо ажилласаа хүрээд ирсэн гин. Ингээд л 3 хоног өнгөрхөө цорхоо бүхнээр хайжээ. Түүний орж болох бүх газраар л хайн 3 хоногийн дараа цагдаад мэдэгдэн орон даяар 90 сурвалжлаад ч хүүгээ олсонгүй гин. Аав ээжийнх нь горилог тасарсангүй хүүгээ зөвхөлтгүй хайсаар байж. Түмэн жаргал савл хийвэл гудамжаар алхдаг ажилтай болж муухан хувцастай хүүтэнд нуруу чацуу хүүхэд харахаараа л гүйж очиж хардаг байж. Он жилүүд өнгөрсөн ч трашины хүүхдүүд дунд хүртэл хүүгээ хайсаар байжээ. Миний хүү чинь их сэргэлэн шүү дээ. Тийм хүүхэд буруу хүүхдүүдтэй нийлээд явчихвал хэцүү хүн болно гэж бодож траншээ хавар байнга эргэлддэг болжээ. Сүүлдээ траншeenийхэн чамтаа болж та хүүгээ олсон уу гэж асуудаг болсон гин. Түмэн жаргал хүүгээ ирж амгуудыг бараг л гүйцэн. Хүүгээ хайсан аавын сэтгэлийг зөөлөх гэж уулзсан хүмүүсэнд арх их өгдөг байжээ. Ингэсээр бор дарсанд нилээд орсон ч хүүтэйгээ уулзнаас хойш харин сэтгэл өдрөг сайхан байгаа аж.